Одоо тэгэл нөгөө айлд хөргөө ороо суудсан, айлны хөөвэл тэгэл явах байлгүй одоо тэр чинь ямар ч одоо дүрмийн дагуу, хуулийн дагуу биш зүгээр л дурандаа очиж хөргөн болоо суудсан шүү дээ. Тэгэхээр нөгөө баян айлын хөргөн болоо суучихтаар баян айл нь жоохон аашны хөдлөөд хөөж байгаа юм шиг шүү дээ. Тийм л юм болчихно. Мэдээж одоо хамтарсан цагаас гарвал гандамар дарагт хариуцлага тавьчих асуудал яригдаж эхэлнэ шүү дээ. Тэгэхээр яг энэний үндэсний бодлогоороо ер нь хязээ хуралдаж шийдвэрлэхээр энэ асуудлыг ер нь ярилцах уу? Одоо тэгэл ардсан нам одоо хуралдах хэвээр ярилцах хэвээр. За ер нь бол бас ингээд нэлээдгүй хугацаанд бас энэ эрүүлэр ярилцсангүй л дээ. Тэгэхээр одоо бол бас ингээд ярилцах цаг нь ирж байна л гэж харж байна. Шаналлын бодлогын хорооны дарга тэгэхээр хороо хязээ хуралдах том нутгаа. За одоо бол дөрмийн ажлын хэсгүүд хөдөө орон нутг руу гарцсан байна. За энэ нөхдүүд маань нэг 7 хоног яваад ирэх байх. За тэр хооронд бас бэлтгэл хангалтад оролдоно гэж харж байна. Маргааш ардчилсан намын гишүүд энэ асуудлаар мэдээлэл өгч байгаа юм шүү дээ. Ямар асуудал? Өнөөдөр 16 цагт ардчилсан намын улс төрийн зөвлөлд хуралдана гэдэг мэдээлэл байна л да. Өнөөдөр 16 цагаас одоо улс төрийн зөвлөлд хуралдана. Тэгээд тэн дээр бас энэ асуудлыг авч хэлцэх байх. Тэгээд одоо юу гэдэг Монгол Ардын нам засгаас гаргах гэж энэ төр гэдэг дээр бол тэдний асуудал шүү дээ. Энэ бол бидний асуудал биш. Миний хувьд бол эхнээсээ ер нь ингээд улсын их хурлын гишүүн болж байгаа бүх хүмүүс үндсэн хуулийн дээр гараад тавьж байгаа тангар хөргөдөг. Үндсэн хуулинд. Тэгээ үндсэн хуулийг энэ засгийн газар ч өөрөө үндсэн хууль зөрчөөд байгуулагдсан засгийн газар шүү дээ. Олонх нь олонхороо цөөнхөн цөөнхөрөө байх ёстой газар чинь олонхийг авсан нам нь ингээд бүх одоо 90 хэдэн одоо гишүүдийг нэгтгээд ингээд одоо стандарт бус гэх юм хууль бус засгийн газар байгуулсан. Тухайн үед ч гэсэн би гэлжсэн л да. Улсын их хурлын гишүүдийн 92%-ийг нэг ингээд тогоонд оруулаад юу хийх гээд байгаа юм бэ? Үнэхээр Монгол улсын үнэхээр шийдэж чадахгүй асуудлууд байгаа юм уу? Үнэхээр та хэд энэ одоо өнгөрсөн 8 жилийн хугацаанд үнэмлэхүй олон байхдаа шийдэхгүй яасан юм бэ? Одоо заавал ингэдэг нь ямар учиртай юм бэ гэд миний хувьд бол эхнээс нь энэ одоо хамтарсан засгийн газар нь бол хууль бусаа гэдэг дээр бол байр суурь их хурл дээрч тэр тав хүн ч гэсэн илэрхийлжсэн учраас энэ нь бол харин өг тусаараа ялгарч байгаа, тос усаараа ялгарч байгааг сайн зүйлэл гэж харж байна. Одоо энэ ардын шаардлага бол ерөнхий сайдыг орлогын бодлого шаардж байгаа шүү дээ. Гэвч одоо ерөнхий сайд өөрөө энэ байдлыг засаглалын хямрал руу өөрөө түлхэж байгаа цаана эргээд ерөнхий сайд хариуцлага бүлээх ийм асуудал бас үүсч магадгүй харагдаж байна. Тэгээд энэ залуучуудын тавьж байгаа шаардлага зөв. Ер нь хэнийг ч гэсэн шаардах хэрэгтэй шүү дээ. Ер нь төрд одоо ажиллаж байгаа тэр одоо сумын засаг даргаас ахуулаад Монгол улсын ерөнхий сайд хүртэл бүх хүмүүс ил байх хэрэгтэй шүү дээ. Ил байж чадахгүй бол одоо тэр чинь тэр их усроо нотолж чадахгүй бол ямар нэг асуудал байна л гэсэн. Тийм учраас энэ ард иргэдийн буюу энэ залуучуудын тавьж байгаа шаардлага маш зөв байгаа. За энэ одоо шалгаад цааш нь асуудал ярих нь бол тэр хуулийн хяналтын байгууллагын асуудал. Одоо хамтарсан засгийн газарт ороход ардчилсан нам хурлаараа ярилцаад бүлгэрээ хэлэлцэн шийдвэрлээд ингэж хамтарсан засгийн газарт орё гэдэг шийдлийг хийсэн гэж алтан ярилцаад өчтөр мэдгдсэн тийм. Тэгэхээр одоо засагт байгаа 7-8 сард гүйчүүд өөрсдөө засад орсон гэж харах юм шүү дээ. Нам өөрөө шийдэж байгаа юм. Бүлэг шийдээгүй шүү дээ. Бас өмнө би ярьж ирсэн. Их хурл дээр ч ярьсан, та нарт ч ярьж ирсэн. Ардчилсан намын бүлэг яг 40% суугаад 41%-ээ суугаад хуралдаж исэн чинь за ер нь засагт хамтрах гэрээ хаана байгаа юм? Гэрээ зөв буруу юм уу? Ямар энэ гэрээ энэ хамтралын үр дүнд Монгол улсад ямар үр дүн ирэх юм бэ гэдээ яг хуралдаж исэн чинь тэнд гар үсэг зорцсон шүү дээ. Тэгээ ардчилсан намын бүлэг бол энэ хамтрал дээр хариуцлага хүлээхгүй. Энэ бол бүлгээр хилцэгдээгүй зүйлээ гэжлээ тухайн үед ардчилсан намын бүлэг хэвлэлийн орол хийж исэн. Тэгэхээр энэ бол эхнээсээ мордохын азгаа болсон. Тэгээ одоо бас ингээд нэг удсангүй дээ. Тэгээд нэгэнт үндсэн хууль зөрчсөн асуудал чинь ер нь явдггүй байна л гэдгийг бол бас хойно байгаа одоо олон одоо бас энэ улс төрчид энийг ойлгох хэрэгтэй байна. Зарчмаараа явахгүй бол ямар хуу одоо бас ийм хүнд даваа ирдэг харж л байгаа гэж бодож байна. Монгол Ардын намын баг хурлаас одоо жишээлбэл засгийн хамтрлыг зөв юмаа гэж үзэх юм бол энэ хамтарсан засгийн газар үргэлжлүүлэх юм бол та бүгд одоо жишээлбэл ямар арга хэмжээ гэж бодож байна. Одоо тэгэл тэр шийдвэр нь яаж ч гарсан миний өөрийн байр суурь бол өөрчлөгдөхгүй шүү дээ. Би бол эхнээсээ байр суурьндээ хатуу байгаа. Энэ бол буруу юм а гэдгийг бол та бүхэнтэй уулзах болгондоо хэлдэг. Хойшиж хэлнэ. Та ер нь гандмар даргаыг ер нь намын даргийнхаа ажлыг хэрсэн хийдэг гэж дүгнэж байна. Гэхдээ тэгэл тэр ярилцлагуудаас нь харагдчих шиг шүү дээ. Сайн хийжсэн бол ардчилсан нам ялах байсан. Тэгэхээр сайн хийж чадсан уу гэдэг нь зүгээр сонгуулийн үр дүнгээр л харагдаж байна. Одоо тэгээд засагт орсон ч гэсэндээ ерөнхийдөө ардчилсан намын байр суурийг яг хадгалаад явж чадчих байгаа юм. Аль талд ажиллаад байгаа нь ойлгомжгүй харагдаад байна гэдэг шүүмжлэл яваад байна.
Гэхдээ яг хуу ардсан намынхан бүгдөө л шүүмжлэлтэй байдаг. Гэтэ ардсан намын хувьд бас энэ асуудлаа бүгдөө ярилцаж чадлагүй их бодцоо. Тийм учраас миний хувьд энэ тал дээр маш шүүмжлэлтэй хандаад ардсан нам чинь одоо эрүүл байх хэрэгтэй, юмаа ярилцдаг байх хэрэгтэй гэж хэлж одоо бас өрсөлдөөд үндэсний бодлогын орооны тэргүүлэгч болоод улмаар бас ингээд одоо үндэсний бодлогын орооны дараагаар одоо сонгогдоод удаагүй байна. За нэг 14 лонжих шиг байна. Тэгэхээр бас энэ ардсан намаас эрүүл шийдвэр гаргах, энэ одоо ард иргэдийн итгэлийг хүлээж цаашлаад энэ Монгол улсын ард иргэдэд хэрэгтэй ийм одоо улс төрийн хүчин болох талд нь өөрийнхөө бас л ингээд боломжийг дайчлал явж байгаа гэж өөрийгөө болоод харж байгаа.